4-р ангийн жаахан охин байхдаа л ээжийнхэн элгэний хатуур өвчнө гэдгийг хүсэлдэн хөдлөгдөж эмч болох хүсэл мөрөөдлөн биелүүлж яваа хүн бол Сэргэлэн. Тэрээр 10-р ангийн онц түнтэй төгсөж Иркутскт шүдний эмч, Ленинградад хүүхдийн эмч, Венгерт эмзүүн чиглэлээр суралцах санал авч байсан ч том хүний эмч болно гэсэн зорилгодоо хүрэхийн тулд Монгол улсын анагаахын дээд сургуульд оржээ. 1-р дамжааны оюутан байхдаа л мэс засал хийхийг шохорохж эхэлсэн Сэргэлэн сургуулаа төгсөхөөс өмнө мухар олгон мэс заслыг хэд хэдэн удаа амжилттай хийж, үеийнхнээсэн онцгойрч багш нарын хүндлэлийг хүлээсэн гэдэг. Ер нь л илэг шилжүүлэн суулгах юмсан гэсэн нэг тийм бодлол сэтгэлийн мухарт байдаг. Яагаад үг гэхээр илгэний хатууралтай, илгэний хавдартай энэ хүмүүсээ бид нар бол үнэндээ одоо харж гаад л алддаг. Тэгээд тэрний ард өнчирч хоцорч байгаа тэр ар гэр үр хүүхэд хань ижил за тэгээд тэр одоо ертөнцийн мөнхөсийг үзэж байгаа өвчтнээ харахаар яаж энэ хүнд бид нар уг нь ийм үед туслах юмсан яаж туслах вэ л гэж одоо үргэлжийн мөнх сэтгэлд эмзэглэж явдаг. Тэгээд ч би өөрөө бас аавыгаа бас илгэний энэ хавдар өвчнөр алдсан. 91 онд Оросын холбооны улсад анх эхэлж илэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийж эхэлсэн. Тэгээд тэр үедээ Склифосовскийн нөгөө 25 дугаар эмнэлэг гэж байдаг. Тэр 25 дугаар эмнэлэг Москвагийн 1-р медицин институтээр би бас нэг жил суралцах хугацаанд анхны Оросын холбооны улсад хийгдсэн илэг шилжүүлэн суулгах эмчилгээг харсан нүдэрээ одоо харж байсан байна. Сэргэлэн эмч 2000 оны эхээр Финлянд, Герман улсад болсон элэг шилжүүлэн суулгах сургалтад хамрагдахдаа энэ мэс заслыг яагаад эх орондон хийж болохгүй гэж энэ ажлыг одоо л эхлүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгожээ. Үүнээс хойш эх орондон элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхлэх орчин нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд оюунаа чилээж цаг зав сэтгэл зүрхэн зориулсан юм. Тухайн үед найз нөхөд дарга цэргээс нь тусламж гуйж авсан цалингаа хүртэл энэ ажил зарцуулж бүр өдөр нь эмч, шөнө нь жолооч хүртэл хийж байсан юм. Үүний үр дүнд анх удаа гахайд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын зөвшөөрөл авч улмаар 26 гахайд туршилтын мэс засал хийсэн. 2007 онд элэг шилжүүлэн суулгах туршилтын мэс засал гэдэг төсөл үчээд тэгээд тухайн үед ирээд одоо Монгол улсад энэ элэг шилжүүлэн суулгах эмчилгээ зайлшгүй шаардлагатай энийг нутагшуулах хэрэгтэй байна ингээд хөөцөлдөд явхад бол ойлгодог хүн ер нь бараг байгаагүй. Одоо энэ анагаах ухааны академийн ерөнхийлөгч академич Лавгсран багш маань бол маш их хүлээж ойлгож авч туршилтын мэс заслын өрөөгийн маань 2 сая төгрөг гаргаж засуулаад тэгээд шинжилгээ ухааны технологийн санд 4 сая төгрөгийн гахаан туршилтын мэс заслын төсөл бичсэн. Үүнээс хойш манай эмч нар бүгд Наримдах Солонгос улсын Асан эрүүл мэндийн төвийн эмч нартай хамтран 2011 оноос эхлэн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж эхэлсэн. Энэ үед Солонгос эмч нар мэс засал хийх бүх багаж тоног төхөөрөмж өөрсдөө авчирдаг байжээ. Гэвч тухайн үед Монголын гайлын хуулиар 20 гаруй сая төгрөг байршуулж байж багажийг оруулдаг байсан. Эмч нарын хүн ардаа эрүүл саруул болгох хүсэл зорилгыг мохоож болохоор хатуу дүрм журм үйлчилдэг байсан. Энэ үед тусламжийн гараа сунгасан олон хүн байдаг. Нэг удаа бид нар одоо тэр багж маань ирчээд маргааш нь өглөө 6 цаг тагалгаа эхлэх байдаг. Шөнийн 10 цаг гэхэд бид нар гайлаас авч чадаагүй жишээлбэл одоо сууж исэн 29 сая төгрөг байршуул гэдэг ингээд 29 сая төгрөг нь одоо бидэнд яаж байх вэ тэгээд гэх мэтээр ингээд тэгтээ сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар бол бид нар энэ бүх үйл одоо бэрхшээлийг даван туулсан. Тэгээд энд одоо анх эхлээд Батчулан бит хоёрыг Финлянд руу явуулахад бас санхүүгийн одоо Монголын талаас мөнгө төлж явсан учраас санхүүгийн тусламжийг нь тухайн үеийн ДЦ-д байсан улсын их хурлын гишүүн байсан тэ очир хүүгва маань бидэнд их тусалж одоо энэ мөнгийг гаргаж өгч ийсэн. За тэгээд одоо нисхийн гайлын одоо тухайн үеийн дарга нар бол биднэрт маш их тусалж ийсэн. Тэгээд нисхийн гайлд одоо ажилдаг одоо тэтгэвртэй гарсан дорцрон ах маань бол бүр одоо энд бол асар их гавьяа байгуулсан. Уг нь бол бусад орны мэс засалчид бол
зүгээр л хагалгаагаа хийдэг. Тэр зовх юм ерөөсөө байхгүй. Бүх юм нь өрөөнд нь хангамжтай. Бүх юм нь ингээд өрөөстэйгөө байж идэг. Тэр битгий ил ихний үед бол цусны станцад цус байхгүй. Цусны станцынхныгаа дагуулаад цэргийн ангаар явна. Цусны станцынхантайгаа хамтраад энэ ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн оюутнуудад уриалга гаргаад хагас сайн бүтэн сайнгууд эднэрээсээ цусаа бэлдэнэ. Гэх мэтээр ингээд одоо ер нь эхлэл үед ямар их бэрхшээл байдгүй тэр бүх бэрхшээлийг бүгдийг нь одоо бид нар давсан. Монгол эмчнэр анх 2011 онд 46 настай эмэгтэйд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийсэн. Үүнээс хойш өнөөдрийн байдлаар 50 хүнд элэг шилжүүлж энэ ертөнцид үйлс бүтээх амьдрал бэлэглээд байна. Хэрвээ сэргэлэн эмчийн энэ уйггүй хөдөлмөр зүтгэл үр дүнгээ өгөөгүйсэн бол бид дахин 20 жилийн дараа л Монголдо элэг шилжүүлэх мэс засал хийх тухай ярих байсан. Яагаад гэвэл дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд Монголын эдийн засаг хүнд дэд үтцийн асуудлууд болоод эмч мэргэжилтнүүдийн баг хангалттай бэлтгэгдээгүй гэсэн сэтгэлгээгээр хандаж хойш суудаг байсан. Үүнийг манай элэг шилжүүлэн суулгах үндэсний баг даван гарсан. Эмчилгээний үр дүн маань бол 92.6% байгаа. Энэ бол их өндөр үр дүн. Тэгээ одоо бүгд найрамдах Солонгос улсын хасан ангаах ухааны төв маань одоо энэ өнөөдрийн байдлаар 1.5 сая долларын санхүүжилтийг зөвхөн Монгол улсад элэг шилжүүлэн суулгахад хийчихэд байж байгаа. Энэ хооронд бид нар багийг сургахад бол жишээлбэл Монголын засгийн газраас нэг ч төгрөг аваагүй. Дан тэдний зардлаар сурсан. Эхний эдэн хүний минь тэр битгий хэл эхний 10 хүнийг 14 хонуулаад Солонгос руу аваад явдаг гэсэн. Тэгээд Солонгостой аваачаад үргэлжлэх хэмжлэгийг нь хийж бүр сайхан тогтворчудаад буцаагаад бидний одоо гарт өгдөг. Иймэрхүү маягаар одоо энэ эрхтэн элэг шилжүүлэн суулгах хэмжлэгээ бол хөгжсөн. Хэрвээ манай улсад элэг шилжүүлэх мэс засал хийж эхлээгүй байсан бол дээрх 50 хүн хаана хэнд хандах байсан болоо. Гадны улсад энэ мэс заслыг нэг хүнд хамгийн багадаа л $150,000 өртөгтэй хийдэг. Энийх мөнгийг олоод эмчлүүлэх нэгэн байхад үнэхээр мөнгөний боломжгүй нэг нь яах байсан бол. Өнөөдрийн өдөр хүрэхэд бол шинжилгээний засгийн газраас 2012 онд бидэнд 1.6 тэрбум төгрөг өгсөн. Тэргээр нь бол одоо өнөөдрийн өдрийг хүртэл хэрэгжилж байгаа энэ элэг шилжүүлэн суулгах багжаа авсан. Тийм учраас одоо бид нар бол бас Алтан хоёрыг сайдаа баярлалаа гэж заавал хэлэх ёстой юм байгаа юм. Яагаад гэвэл энэ багжийг авч чадаагүй бол бид нар өнөөдөр энэ элэг шилжүүлэн суулгах эмчилгээ бол үдий зэрэгт хөгжиж чадахгүй байсан. Нэгдүгээр эмнэлгийнхэн санал тавиад энэнийг ерөөсө засгийн газрын хэмжээнд авч үзэн шийдвэр гаргаж санхүүжилтээр дэмжиж өгөөч гэсэн. Ингээ манай засгийн газар тэр үед бол 1.6 тэрбум төгрөг гаргаж тэгээ шаардлагатай одоо тоног төхөөрөмжийг нь авч өгсөн. Ингэснээр тэр үед бол нэг 11 онд нэг 5 хүн одоо элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж бараг нөгөө солонгосууд нь тэндээсээ тоног төхөөрөмж авчирхаар бараг нэг автобус шахуу юм авчирдаг байсан гэж. Тэгээ тэрний 1.6 тэрбум төгрөг гаргаж шийдэж өгснөөр манайхаа өөрснөө багаж тоног төхөөрөмж аваад Монголдо монголчууд эрхтэн шилжүүлэн суулгахын мэс заслыг маш их амжилттай хийдэг болоод одоо элэгний хувьд гэхэд бараг 50 гаруй хүн одоо элэг шилжүүлэн суулгаад бөөр гэхэд 160 гаруй хүн бөөр шилжүүлэн суулгаад ингээл маш их амжилттай хэрэгжээд явж байгаа юм байлаа. Сэргэлийн эмч болоо тэр багийнханд бас одоо дээр нэг уулзсан Монголд их чухал шинэлэг тэгээд олон хүний одоо амьд тусдаа ийм ажил хийж байгаа шүү. Энийг улам одоо цааш нь үргэлжлүүлээрэй гэсэн. Одоо дараачихын шатны л одоо дэмжлэг тусалцаа хэрэгтэй болсон юм шиг ярьж ил. Сэргэлэн эмч дэлхийн шилдэг мэс засалчдын нэг. Америк нэгдсэн улсаас мэс заслын коллеж өнөөдөр дэлхийн 124 орны мэс засалчдын холбоодыг нэгтгэсэн 80,000 гаруй гишүүнчлэлтэй томоохон байгууллага. онд дэлхийн шилдэг 5 мэс засалчийн нэгээр шалгараад ирэхэд их гой зураг бэлгэлсэн. Дэлхийн бөмбөрцөгний өмнө миний зургийг ингээ байрлуулад өөрснөө шүлэг зохиогоод тэгээд доотлоор нь өөрсдийнхөө тэр
нөгөө зургийг яг монтажлж хийгээд ингээд тэр зургийг би харах болгондоо баярлдаг. Бидний одоо хагалгаа хийсэн амжилт 1 жилийнх нь 92.5%-тай, за 5 жилийнх нь бол бас одоо 91%-тай гэх мэтээр харьцангуй их өндөр байгаа. Энэ бол бусад одоо Япон, Бразил, Испани гэх мэтийн энэ эргэтэн шилжүүлэн суулгалт өндөр хөгжсөн орны одоо үзүүлэлтээс бараг илүү шахуу өндөр шахуу одоо тэр орнуудад маань нэг 88, 89%, 90%-тай байдаг. Бидний 92%-тай. Монгол улс бол элэг шилжүүлэн суулгасан 46 дахь орн болж дэлхийд бүртгэгдсэн 46 дахь орн болно гэдэг чинь их дээгүүр бүртгэгдсэн шүү дээ. Ер нь хөгжиж байгаа орнууд дотроос амьд донороос элэг шилжүүлэн суулгадаг маш цөөхөн орн байдаг. Тэрний нэг нь бол Монгол улс болоод одоо хөгжсөн байгаа. Энэ бол энэ бүх хүмүүсийн ач хавьяа. За тэгээд элэг шилжүүлэн суулгах эмчилгээг бидэнд тусалсан багш нарын минь ач гавьяа байсан юм а гэдгийг л би өнөөдөр дурдж хэлмээр. 1996 оноос хойш манай улсын 300 гаруй хүн элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн байдаг. Үүний 200 гаруй нь гадны улсад мэс засалд орсон. Элэг шилжүүлэх мэс заслын өрдөг Америкийн нэгдсэн улсад дунджаар 300 мянган Америк доллар байдаг бол Европын орнуудад 150-аас 250 мянган доллараар үнэлдэг байна. Үүнээс харвал дээрх 200 гаруй хүн хамгийн багадаа 40-оос 50 тэрбум төгрөгөөр гадны улсад элгээ эмчлүүлсэн байна. Нэгдүгээр төв эмнэлгийн эмчнэр бол нийтдээ 46 дахь удаага ингэж элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж байна. Элэг шилжүүлэн суулгаж байгаа хүний хувьд 54 настай, элэгний эмчилгээг 7 жил хийлгэж байгаа хүн юм байна. Донорын хувьд 34 настай, түүний үеэл юм байна. Донор маань өглөө 4:45-д хагалгааны блок руу орж ирсэн байгаа. За тэгээд нөгөө хяналтын мониторуудаа холбоод 5 цаг гэхэд өчтнөө донорыг унтуулад тэгээд нөгөө артерийн судсанд хяналтын даргалт хэмждэг гуурсыг хийгээд төвөний гуурс хийгээд тэгээд 6 цагт яг эслийн зүслэг хийсэн байгаа. Манай одоо реципиентийн буюу одоо элэг суулгаж байгаа багийн үйл ажиллагаа явагдаж байна. За энэ зэрэгэлдээ өрөөнд бол донорын багийн буюу одоо элгээ тайрч байгаа хагалгаа явагдаж байна. Одоо манай багийн ахлагч Сэргэлэн багш маань одоо Батцаахан эмчтэйгээ одоо элгээ үүдэн хэсгийн чөлөөлөх хагалгаа хийж байна. Энэ дуусгаар зэрэг одоо ганц зориг эмч битээр буцаж ороод одоо элгээ авах, элгээ буцаад суулгах энэ хаалгаануудыг хийн. Хүн бүр дор бүр нөө өрхтэй за мэдээгүй зүйлгийн совилгч гэдэг одоо 3 совилгч ажил нэг нь цус цусан бүтээгдэхүүнээ авчирна, зарим нь амин үзүүлэлтүүдээ хянан шинжилгээгээ аавна гэх мэтчлэнгээр болоод маш том багийн үйл ажиллагаа явагддаг хамгийн том мэдээгүй зүйлэг байгаа. Ер нь аливаа хаалгааны үеийн одоо мэдээгүй зүйлгийн эмчнэр бол тэр хаалгаа одоо хийх тэр хаалгааны явцад аюулгүй байдлыг хангах ийм одоо үүрэгтэй, оройтой ийм эмч. Одоо мэсгэлийн эмч нарыг бол хаалгаа хийх бүрэн бололцоогоор хангаж өгдөг. За тэр өвчтний амнаас аюулгүй байдал одоо бүх одоо амьсгалын одоо зогсоочод амьсгалын өдөрд нь за тэр өвдөлтгүй байлгахын тулд одоо тэр мэдээгүй зүйлэх бодисийн одоо дор унтуулна. За тэрний гүн одоо нойрсолтын энэ бүх юмнуудыг одоо хянжаадаг. 80-аад оны эхнээс хойш энэ одоо улсын төв эмнэлэгт мэдээгүй зүйлгийн эмч тэгээд одоо сүүлд нь анагаахын дэдийн багш хийгээд ингэ явж байгаа. За тэгээд энэ улсын 1-р төв эмнэлэгт өөр шилжүүлэн суулгах, элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа эхэлсэн цагаас хойш хамтарч ажиллаж байгаа. Тэгээд одоо амжилттай сайн одоо зорьсон ажил сайхан бүтэж бид одоо их урам зоригтой ажилладаг. Хаалгааны үед бол одоо энэ олон янзын одоо монитор одоо ер нь бол наркозны гэж ярьдаг. Одоо мэдээгүй зүйлийн гол одоо амьсгалыг өдөрж яадаг энэ аппарат байгаа. За энэ бол одоо Германы энэ дараагаар пульсийн аппарат. За энэ бол төвийн гемодинамикийг одоо хяндаг ийм одоо монитор байгаа. За тэр бол наркозны гүнийг одоо гүний байдлыг хэмжиж яадаг тэр монитор байна. Тэр бис монитор гэдэг. Тэр бол одоо зүрхний одоо бичлэг, за артерийн цуснд одоо хүчил төрөгчийн ханамж, за тэр улаан зураасаар гараад байгаа нь бол одоо артерийн даралтыг шууд аргаар одоо хэмжиж. Танаа хүүхд хэдэн оноос хойш яг элэгний юм эмчилгээ хийлгэж эхэлсэн? Ер нь 15 оны 8 сараас л бид нар анх мэдсэн. Ингэж элэгний сиррозож, элэгний хатвар болсон гэдгийг. Донор нь одоо ямар? Миний тэрсэн дүүгийн хүү байгаа. Одоо манай хүүгийн үеэл дүүн байгаа.
одоо тэгээд үеэлдүүдээ маш их баярлж байна. Миний хүүд амьдрал бэлгэлж ингэж сайхан илгээ бэлгэлж байгаад нь их баярлж байна. Ер нь тэгтээ одоо би Монголынхаа энэ цэрлэн эмчийнхээ баг болоод энэ нэгдсэн эмнэлгийнхээ Монголынхаа энэ эрүүл мэндийн яамд их баярлж байна. Энэ улсад гадаад руу айгүй их мөнгө төгрөг зараад явах байсан. Тэгээд одоо энд би их сандарч байсан бид нэр. Тэгсэн чинь одоо ингээ Монголд хийгээд бас айгүй хөнгөлттэй ингэж хийж байгаад би их сайхан баярлаад одоо бол би хүний нутагт биш өөрийнхөө нутагт ах дүү нэртэйгээ бүх ах дүү нэртэйгээ их тайван ингээд хүлээгээд ингээд сууж байгаадаа би маш их баяртай байгаа. Улсын 1-р төв эмнэлгийн эмч нар бүгд Наримдах Солонгос улсын Асан төвийн эмч нартай хамтарч 5 настай охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ. Энэ нь тэдний хүүхдэд хийсэн 4 дахь хагалгаа юм. Манай улсад жид дунджаар 10 хүүхэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэх шаардлагатай байдаг. Учир нь их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр элэгний өвчтөй 100 гаруй хүүхэд эмчлүүлж байна. 5 настай эмэгтэй хүүхэд байгаа. Энэ төрөлхийн цэсний замын битүүрэлтэй тэрнээсээ болоод одоо элэгний хатуурал цирроз болсон ийм хүүхэд байгаа. Тэгээ энэ хүүхдийн донор нь бол аав нь байгаа. Тэгээ ааваас нь элэгний талыг авч энэ хүүхдэд элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж байгаа. Төрөлхийн цэсний суугийн битүүрэл гэсэн эмгэгтэй юм байна. Ийм хүүхдүүд нь төрснийхаа дараа 45 хоногийнхаа дотор одоо эхний шатны хагалгаа буюу цэсний сууг бий болгох энэ хагалгааг их хүүхд эрүүл мэндийн үндэсний төвд хийж байгаа. Ингээд манай төвийн хяналтанд байж агаад шаардлагатай хүүхдүүдийг элэг шилжүүлэн суулгахаар болохоор 1-р төв эмнэлгийнхаа хамт олонтой хамтраад ингээд 4 дахь удаага элэг шилжүүлэн суулгаж байна. 2011년도부터 저희 хагалгаа амжилттай явагдаж байна. Эд Монгол эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс заслын төсөл хэрэгжүүлээд 7 жил болж байна. Энэ хүрээнд 20 гаруй хүнд хамтарч хагалгаа хийсэн. Эдгээр хүмүүсийн бие сайн байгаа. Өнөөдрийн хагалгаанаас Монгол эмч нарын ур чадвар ахиж илүү мэрэгшсэн байгааг харахад сайхан байна. 에도 반이식 하고 계시는 분들도 굉장히 많은 발전이 있었는 것 같고요. Гадны улс орн томоохон мэс заслыг хийхдээ насанд хүрсэн хүнд хийж эхэлдэг. Мэс засал үр дүнтэй хийж сурсны дараагаар хүүхдэд хийж эхэлдэг байна. Учир нь хүүхдийн мэс засал маш нарийн ажиллагаа, ур чадвар шаарддаг байна. Өнөөдөр бол манай мэс заслын баг бол хүүхдэд бие даагаад хийх одоо чадамжтай болцсон. Одоо жишээлбэл өнөөдөр унтуулгыг цэвэр одоо Монголын эмч нар манай багийн хамт олон хийж байгаа. Мэс засал дээр бид нар өнөөдөр яагаад энэ багш нарыгаа дуудаж ирсэн гэхээр энэ хүүхдийн хувьд бол бас нэлээд жоохон одоо тийм өжгөрцөн хүн дэвтэр хүүхэд байгаа. Тийм учраас бид нар бас хүнийхээ аюулгүй байдлын талаасаа ч гэсэн за тэгээ энэ бол маш том сургалт. Бид нар энэ хаалгааны үед бол багш нартайгаа хамтарч хийгээд бүх зүйлээ давтан нэг одоо тийм эргэж бүгдийг нь апдейт хийгээд тэгээд энэний дараагаар бид нар бол энэ хавартай багтаагаад хүүхдэд бол манай баг бие даагаад элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийхээр одоо төлөвлөсөн байж байгаа. Нэгдүгээрт бол ягарахгүй энэ одоо зардлын өртгөхийн асуудал байгаа. Маш өндөр өртөгтэй хагалгаа. Тэгээд энэ хүүхдийн тусламж үйлчилгээг төр даана гэсэн ийм одоо эрүүл мэндийн тухай хуулинд ч тэр үндсэн хуулинд ч тэр ийм зүйл анги байдаг. Гэтэл яг амьдрал дээр энэ гарч байгаа бодит зардлыг одоо эрүүл мэндийн байгууллагад санхүүжүүлэлтийн одоо шийдэж өгөх аль болохоор одоо санхүүгийн дарамт учруулахгүй байх нь 1-р зэргийн асуудал байгаа. Тийм ч учраас төр засаг маань цааш анхаарад энэ бодит хэрэгцээ шаардлагын үндслээд энэ хүүхдэд эргэтэн шилжүүлэн сууж байгаа зардлыг ядахтаа санхүүжүүлэх ийм тусгай сан байгуулах ч юм уу ийм асуудал байгаа. Хүүхдийн өвчин эмгийн үед онцлоглолтой юу гэхээр зэрэг энэ зөвхөн олмор байхаас гадна төрөлхийн байдаг элэг шилжүүлэн суулгах шаардлага бол урган гарч ирдэг. Тийм учраас бол ойролцоогоор одоо энэ төвийн хэмжээнд бол чадвах нь жилд бол бид нар 10 орчим хүүхдэд хийх боломжтой юм байна. Хамтарсан багаар гэсэн юм. За эмч мэргэжлүүдийн бэлтгэлийн хувьд бас боломжийн хэмжээнд бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр зэрэг Монголын үндэсний баг бие дагаад хийх боломж бод ерөнхийдөө
бүрдэж байгаа. Өглөөний 4 цагаас эхэлсэн хагалгаа яг одоогийн байдлаар 12 цаг тасралтгүй үргэлжилж байна. Тэгэхээр энэ хагалгааны ард 50-60 одоо эм сувилагч мэрэгжилтнүүд ажилладаг. Мис засалд орж байгаа хүн маань 44 настай эрэгтэй хүн байгаа. Харин түүний доонор нь 42 настай түүний төрсөн дүү юм байна. Ингээд хагалгааны явцыг дараах одоо эмч мэрэгжилтнүүдийн ярилцлагыг хүргэе. Нэлээд хэдэн жил илгэний энэ архаг өвчнөө эмчлүүлээд бас нэг олигтой үр дүнд хүрэхгүй байгаа. Тэгээ зайлшгүй илэг солиулах шаардлагатай болсон өвчтөн байгаа. Одоогоор бол одоо хүний өвчтний биеийн байдал бол сайн байгаа. Ингээ донороос авсан илгээ нөхөн засал хийж байгаа. Респиратор хийж байгаа гэсэн. Ширэн дээрх нөхөн засал жижиг судсуудын бас янз нэгсэн. Янзлаад респиратор одоо залхад бэлдэж байна гэсэн. Донор хаалгаад хүмүүс сайхан дууслаа. Одоо тэгээд ширэн дээрх нөхөн засал дуусаад респиратор тал руу суулгах цэглээ шилжүүлнэ гэсэн. За элэг шилжүүлэн суулгах мэсцлийн өмнөд мэдээж маш их бэлтгэлүүд байдаг. Өмнө өдрөөс нь эхлээд одоо хаалгаа үргэлжлээд дуусныхан дараач болон ингээд бүх бэлтгэлийг бид сувилагчтай солихын баг өөрсдөө хийж хариуцж явдаг. Тэгээд дээрээс нэг апартамент хөрөмжүүд байдаг. Зөвхөн элэг шилжүүлэлттэй холбогдолтой одоо зөвхөн манай эндийг хэрэглэдэг тийм харуудууд байдаг. Тэрний бол бэлэн байдал үйл ажиллагааг одоо бол бас хариуцсан ажилладаг. Мэсэлт бол 700-аас 800 багж донор болон реципиентийн хаалганд хэрэглэгддэг байгаа. Маш өндөр наривчилсан олон хяналтуудыг хийдэг болохоор бид хэд урд оройн нь бэлтгэл ажлуудаа бүгдийг хийж мониторынхаа бүх холболт, хяналт, тохиргоо зүйлүүдээ хийж бэлтгээд явдаг байгаа. За мэсцэл маань нэлээд удаан үргэлжилдэг учраас бид өглөө эрт 4-5 цагийн үед ирж хаалгаагаа эхлүүлдэг. Элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 302 нэр төрлийн эм эмнэлгийн хэрэгсэл шаардлагадаг. Зөвхөн мэдээгүүжүүлэлт гэхэд 87 төрлийн эм хэрэгсэл хэрэгцээтэй байдаг бол хагалгааны үеэр 120 орчим, хагалгааны дараа 90 гаруй эм эмнэлгийн хэрэгсэл ашигладаг байна. Нэг л утас, нэг л төрлийн нэг утас байхгүй байхад л хагалгаа хийхэд бол боломжгүй байдаг учраас эхлээд 100% бүх одоо эстэл, бүх одоо хангалт, бүх тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж яждаг хагалгаагаа хийж явдаг. Бид ч гэсэн бас бэлэн байдалд аюулгүй байдлыг хангаж ажилладаг. Тэгэхээр элэг шилжүүлэн суулгах энэ том технологиг бол хийхэд бол энэ бүх хүмүүсийн оролцоо байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй. Хагалгааны бор материалын угаалгын, ариутгалын зардал, эмчилгээний дараа хагалгааны дараа үргэлжилж байгаа эмчилгээний зардлуудад хэрэгтэй халдвар хамгааллын зардлууд гэдэг ингээд онцлог зардлууд гардаг. Одоо жил ирэх тусам өсөж байгаа эм эмнэлгийн хэрэгслийн үнээс шалтгаалаад хүртэл өртөг зардал нэмэгдэх, өөрчлөгдөх юм хандлагатай байгаа. Донорын тухай хууль энэ оны 1-р сард шинжлэгдэн батлагдаж мөрдөж эхэлсэн. Хуулийн хүрээнд иргэдийн дунд сургалт сурталчилгаа зайлшгүй хийх шаардлагатай байгааг Мэс заслын багийнхан хэлж байна. Хамгийн гол нь одоо тархины өвөлтэй донор гэдэг юм ухагдхан шинээр гарч ирж байгаа. Энэ донорыг бол төлхөө ашиглах тал дээр олон нийтэд зөв таниулах, сурталчлах, ойлгуулах, энэний талаар одоо сургалтууд явуулах, донорын хуулийн дээр заасны дагуу Монгол улсын 25 нас хүрсэн иргэн хүн донор болохоо илэрхийлдэг, амь захуудаа өөрийнхөө гэрээслийг үлдээдэг болгож байгаа. Энэ талаар ингэж таниулан сурталчлах юм үйл ажиллагаануудыг хийх ёстой. За донор гэдэг бол өөрөө эрүүл хүн, хамгийн сайхан сэтгэлтэй, өвдөж шаналсан нийгэмдээ одоо эрхтнээ бэлгэлж байгаа ийм одоо их сайхан сэтгэлтэй хүнийг бол би донор гэж боддог. Донор хүнд бол хагалгаа хийхэд бол хамгийн их одоо хэцүү төвөгтэй биднээс нь сэтгэлийн шаналгаа ихтэй байдаг. Яагаад вэ гэхээр энэ хүн бол ив эрүүл хүн хагалгаа хийж байгаа байхгүй. Ийм эрүүл илэгтэй хүний илгийг талаас илүү 3-2-ын шахуу аваад нөгөө хүнд өгж байгаагаараа бол энэ онцлог. Энэ онцлогтой хүнийг хагалах гэдэг бол ямар ч хүндрэл гарахгүйгээр бид хийж л өгөх ёстой. Элэг шилжүүлэн суулгахад бид өвчтнийг сонгохдоо элэгний өвчний өвчлөөд төгсгөл үед шатанд орж байгаа өвчнүүдийг сонгож авдаг. Энэ маань Америк нэгдсэн улсын эргэтэн хуваах шүлжээний заалт шалгуур байдаг юунос гэж нэрлэдэг. 1А, 1Б, 2А, 2Б, 3 гэсэн заалтаар. Энэ заалтанд элэгний хавтуралтай, элэгний хавдартай, элэгний зочмог дутагдaltaй хүмүүсийг сонгож шалгуулж авт юм аа. За ерөнхийдөө өвчтнийг хагалгаанд бэлтгэж оруулах гэдэг бол маш урт хугацааны ажил байдаг.
Энэ дээр яг илгэний эмчнэр бол голлож ажилладаг байгаа. Өдөрний циррозтой өвчтөнд маань янз бүрийн хүндрэлүүд гардаг. Энэ бүх хүндрэлүүдийг нь эмчилж доктортой байдалд оруулж яг л одоо энэ хүн хагалгаанд ороход хагалгааны явцад болон хагалгааны дараа ямар нэгэн хүндрэл гарахгүй байх нь л бидний одоо хамгийн гол үүрэг. Элэг шилжүүлэн суулгалт өөрөө маш их олон цогц шинжилгээнүүд ордог. Энд манай лабораторийн одоо 6-7 хэсэгтэй бүгдээрээ орж байна. Клиник хим, биохим, гематолог, иммунолог энэ бүх шинжилгээнүүд дээр бол энэ ажилчид оролцож байгаа гэсэн үг. Насан туршдаа удаг нөгөө суулгаж авсан эргэтний өөрөмсгөлийн тулд дархлаа дарангуулах эм удаг байгаа. Энэний хяналтыг бид нар хийдэг байгаа. Энэ шинжилгээг хийлгэснээр бол тухайн хүн дархлааг яг зохимжтой хэмжээнд барьж мөн халдварт өртөхгүй байх эрсдлийг нь бид нар бол хянж байдаг гэсэн үг. Эдийн болон эсийн төвшөнд донор реципиентийн эргэтнээс авсан материал дээр шинжилгээ хийж одоо шаардлагатай хариуг нь өгдөг эмнэлэг зүйч эмч нартай тусалдаг чиглэлийн тэм лаборатори байгаа. Эмчилгээний дараагаар бол эмээгэр бол байнгын цагтаа тогтмол ууж шаардлагатай. За нийт дунджаар бол нэг 8-аас 10 төрлийн юм ууж байгаа. Үүний үндсэн юм бол дархлаа дарангуулах юм уудаг. За дархлаа дарангуулах юм бол жишээлбэл илгэн дээр өглөө 8:28 цагт бол тогтмол ууж шаардлагатай. Элэг шилжүүлэн суулгах месаслын өртөг манад ойролцоогоор 90-110 сая төгрөг байдаг ч өнөөдөр насанд хүрсэн хүн 10 гаруй сая төгрөгөөр хийлгэж байна. Учир нь улсын төс бус месаслын зардлын 75%-ийг хөнгөлж байгаа юм. Монгол Улсын засгийн газрын 2017 оны 3 сарын 20-ны хуралдаанаар эргэтэн шилжүүлэн суулгахыг төрөөс зардлыг хариуцна гэсэн шийдвэрийг гаргуулсан. За энэ шийдвэр бол маш түүхэн шийдвэр байсан. Яагаад вэ гэхээр Монгол иргэн хүн эх орондоо одоо үн төлбөргүй хэмжүүлэлтээ авах ийм эрхтэй. Нөгөө тээгүүр манай одоо энэ шинжлэх ухааны технологийн том ололтууд, амжилтууд ихэвчлэн одоо эргэтэн шилжүүлэн суулгах энэ технологи дээр үндэслэж явагддаг. Монгол улсад бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа бол одоо сууршжээ гэж. Тэгэхээр бол нэгдүгээр эмнэлэг бол элэг шилжүүлэн суулгах хагалгаа, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа, ясны чүмэг шилжүүлэн суулгах хагалгаа тийм ээ. Үе мөчт одоо түнх өвдөгний үе шилжүүлэн суулгах хагалгаа гэдэг. Энэ бүх одоо эргэтэн шилжүүлэн суулгах хагалгаануудыг одоо бүгд хийж байна. Цаашдаа бол бид нэгдүгээр эмнэлгийг эргэтэн шилжүүлэх үндэсний төв болгон хөгжүүлэх ёстой. Монгол улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Зөвхөн 2016 онд элэгний өвчлөлөөр 750 гаруй хүн нас барсан байдаг. Тиймээс цаашид хагалгааны тоог нэмэхийн тулд тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийг сургах зэрэг төсөв хөрөнгөний асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Сайн нэг хэсэг бол бас тоног төхөөрөмжийн дутагдaltaй байдлаас бол зогссон. Тэгээ нэгдүгээр эмнэлэгтэйгээ хамтраад дутуу байсан тоног төхөөрөмжийн асуудлыг шуурхаа шийдсэн. Одоо ингээд манай элэг шилжүүлэн суулгах үйл ажиллагаа ингээд тогтвортой явж байгаа. 2019 оны төсөвт одоо нэгдүгээр эмнэлэгт төвлөрсөн. Одоо хамгийн том эргэтэн шилжүүлэн суулгах төв маань шүү дээ. Эндээ бол зөвхөн энэ төвдөө зориул 1.5 тэрбум төгрөгийн одоо төсвийг сангийн яам нэмэгдүүлэн тавьж байгаа ийм сайхан мэдээлэл байгаа. Тийм учраас бол төсвийн хувьд, хүний нөөцийн хувьд, тоног төхөөрөмжийн хувьд, санхүүгийн хувьд, орчин нөхцөлийн хувьд гээд эрүүл мэндийн яам бол энэ эргэтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаар бодлогоор дэмжих төвшөнд одоо ингэж ажиллаж байгаа. Цаашид манай элэг шилжүүлэн суулгах үндэсний багийнхан мэрэгжлийн ур чадвараа илүү ахиулж хүүхдэд энэ месаслыг төлхөө хийх талд анхаарч зорилго тавин ажиллаж байна. 2018 онд ямар ч байсан 2 хүнд цусны бүлэг өөр донороос элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийгээд эхлээд хий. За дараагийнх нь бол 2018 онд мөн тархины өхөлтэй донороос одоо аль болохоор илүү одоо месасл хийх ийм төлөвлөгөөтэй байна. За мөн 3 дахь одоо энэ том зорилго бол бид нар зарим томоохон биетэй хүмүүст бол нөө донор нь жижиг байгаа тохиолдолд суулгаж байгаа элэгний хэмжээ хүрэхгүй байдаг л да. Тэгэхээр манай асааны багш нар маань бас яадаг гэхээр 2 жижигвтер биетэй донороос 1 том хүнд зэрэг элэг аваад суулгацдаг ийм арга технологи байдаг. Энэ арга технологиг ч гэсэн бид нар бас нэвтрүүлж эхлэх зорилгоор бас 2 хүнд хийн гэсэн ийм урьдчилсан төлөвлөгөөтэйгээр багш нартайгаа ярилцаад 18 оноос эхлэн одоо багийнхаа гишүүдээс бас энэ чиглэлээр сургахаар ярилцсан байж байгаа. Ийхүү
Монголын үндэсний олон нийтийн радио телевиз улсын 1-р төв эмнэлгийн хамт олонтой хамтарч элэг шилжүүлэн суулгах мэс заслын ажил эхэлсэн түүх одоо орнож байгаа ажил үйлс цаашдын чиг хандлагын талаар бэлтгэн хүргэлээ. Монгол хүмүүр эрүүл саруул энх тунх урд удаан сайхан амьдрах болтугай.